Харсан сум дүүгрийн чулуу шиг даанчиг омголон хатан бол цэлэмний торгон иршиг дэндүү ирмэгий халуун цус цогцлох зүрх нь Монголон гэж омгсон бидний тэнгэрлэг залуусаа Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол их орны минь маргаашийн хувь заяа зураастай Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны 4-р их хурал хуралдлаа. Ээлжид их хурлаар холбооны нэрийг цаг үеийн шаардлага, гишүүд дэмжигчдийн санал хүсэлтэд тулгуурлан нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо болгон өөрчиллөө. Монгол Ардын намын байгуулалтын хэлчин дарга оюун эрдэнэ нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сон өглөө. Залуусын тулгамдж буй асуудал, хүсэл мөрөөдөл нь нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны үйл ажиллагааны зүг чигийг заах луужин байгуулна гэж шинэ ерөнхийлөгч зарласан юм. 3P гарц хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулав. Холбооны цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох үүднээс залуусын хүсэл сонирхол тулгамдж буй асуудлыг тодруулах зорилготой 3P аргачлалаар судалгаа явуулж эх орон даяар хэлэлцүүлэг өрнүүллээ. Судалгаанд 37 мянга гаруй залуус оролцож хэлэлцүүлэгт 1400 гаруй залуус хамрагдлаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний сургагч багш бэлтгэх анх дугаар академи. Холбооны дэргэд залуу мандайлал үндэсний сургагч багш бэлтгэх академи байгуулагдаж анхны сургалтыг зохион байгууллаа. Академиар дамжин бэлтгэгдсэн залуус сургагч багш болж өөрийн цаг үедээ манлайлагч, ялагч нь байж багаар ажиллаж өөрийгөө нээх боломжоор бүрэн хангагддаг юм. Энэ удаа 21 аймаг 9 дүүргийн 150 сургагч багш бэлтгэгдлээ. Амьдрал бэлгэлээ. Сайн дураар цусаа өгөх аян. Доохын вирус цусны төвөөс илэрсэн гэсэн мэдээллийн улмаас донорууд цусаа өгөх нь эрс багасж, улсын хэмжээнд цусны хэрэглээ дутагдж эхэлсэнтэй холбогдуулан нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны 100 гаруй залуус сайн дураараа цусаа өгч, үе тэнгийнхээ залуусаа энэ ажилд уриалан үлгэрлэлээ. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны баг хурлын 2 дугаар хуралдаа. Хурлаар холбооны дүрмд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлэгдэл төг талбайгаа шинжилэн баталлаа. Холбооны 5 бодлого, 5 боломж, 5 дүрмийг залуус дэмжиж байна. Өнөөдөр холбоо 65 мянган гишүүнтэйгээр ажиллаж байна. Монгол омогшил элтгэх урлагийн reality show тэмцээн. Залуусын элтгэх чадварыг хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор UBS телевизтэй хамтран 500 залуусыг оролцуулан Монгол омогшил reality show-г зохион байгууллаа. Алтан сарнай оны тэргүүн наадам. Энэ оны алтан сарнай наадам энэрэнгүй үйлс хүмүүнлэгийн салбарт оны онцлог хүнийг тодруулсан олон нийтийн талархлыг ихэд хүлээлээ. Цаг барих соёлыг зарласнаар энэ жил наадам яг цагтаа эхэлсэн юм. Олуула баярлалцгаая. Бэлэг өгөх сайн үйлсийн аян. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд нийт тэргүүлэгч залуучууд хамтраад ядуу айл өрхийн хүүхэд багчуудад зориулан чин сэтгэлийн бэлгийг цуглуулсан юм. Бэлэг Чингэлтэй сонгон хайрхан дүүргийн алслагдсан хороодын 100 гаруй хүүхдэд хүрсэн юм. Түүнчлэн хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдийг баярлуулж гарын бэлэг болон хөгжимд драмын жүжиг үзүүллээ. Тусгаар тогтнолын цом яруу найргийн наадам. Монгол улс төрийн байгууллага үүссэний 90 жил, Монгол Ардын нам байгуулагдсны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан тусгаар тогтнолын цом яруу найргийн наадмыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран зохион явууллаа. Монгол Ардын намын 26 дугаар их хуралд зориулсан ёслолын буудлага. Монгол Ардын намын 90 жилийн ойд зориулан их жанжин Сүхбаатарын талбайд 20 минутын салют шоуг урд өмнө Монголд болж байгаагүй хэмжээнд зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд урилгаар ирж оролцлоо. Нийгмийн ардчлал клубын нээлт. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо бол үе үеийн залуучуудын эрч хүч, итгэл сэтгэл, анд нөхдийн үерхэл, ахан дүүсийн холбоон дээр оршдог гэдгийг бид мэднэ.
удирдах зөвлөлийн шинэ гишүүд маань өмнөх удирдах зөвлөлийн гишүүдэн урьж холбооны дэргэд нийгмийн ардчлал клуб нэглэлээ. Клубын ерөнхийлөгчөөр Монголын ардчлалын социалист залуучуудын холбооны 3 дахь ерөнхийлөгч Зандан Шатар сонгогдсон ажиллаж байна. Японы ард түмэнд туслах гэрэлт зул хандив. Япон улсад болсон гамшигын улмаас гамшигт өртсөн тус улсын ард иргэдэд туслах зорилгоор Япон улсад туслах үндэсний хөдөлгөөнтэй хамтран хандивын арга хэмжээг зохион явууллаа. Энэ арга хэмжээнд Монголын ард түмэн тэр дундаа залуучууд ихээр ирж оролцож байсан юм. 3P хэлэлцүүлгийн дүн гарч танилцууллаа. Залуучдад тулгамдж буй асуудлыг нэгтгэн анхаа хулангийн 10 асуудал судалгааны дүнг гэр хорооллолд хэвлэлийн баг хурал хийснээр залуучд танилцууллаа. Учир нь Монголын нийт залуусын 67.5% нь гэр хороолол орон нутагт амьдарч байгаа билээ. Залуусын дунд тулгамдж буй асуудлыг багцлж шийдвэрлэхийн төлөө төр засаг, хувийн хвшлийнхэн, хэвлэл мэдээллийнхнийг хамтран ажиллахыг энэ үеэр уриаллаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны баг хурлын 3 дугаар хуралдаа орон нутгийн салбар холбоодыг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор холбооны баг хурлаа анх удаа орон нутагт зохион байгууллаа. Хурлаар орон нутгийг дэмжих хагас жилийн хөтөлбөрөөр зарлаж, чиглэлийн байнгын хороодтой болж баг хурлаач өргөтгөлөө. Анхаа хулангийн 10 асуудал захидлын уралдаа. 3P судалгаагаар залуусын дунд хамгийн олон давхацсан нэр нь анхаа 1416, хулан 1128 нэр байлаа. Энэ хоёр нэрээр төлөөлүүлэн анхаа хулангийн 10 асуудал нэртэйгээр залуусын өмнө тулгамдж буй асуудлыг олон нийтэд танилцууллаа. Уралдаанд 70 гаруй захидал ирж шагналт байрын эздэгч тодруулсан юм. Монголын залуучуудын холбооныхан Их Британий хөлбөрийн намын урилгаар холбооны төлөөлөгчид Лондон хотноо айлчиллаа. Айлчлалаар Монголын залуучуудыг сургалтад хамруулж туршлага судлуулахар болжээ. Оросын холбооны улсын Эдиний Российн намын дэргэдэх Молодой гвардия залуучуудын холбооны 6 дугаар их хуралд манай холбооны нарийн бичгийн дарга Золбо зохицуулагч Балд Доржинаар оролцож тус холбооны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Аршинова Алената уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид Ханараа намын залуучуудын байгууллагын орлогч дарга нартай уулзалт хийлээ. Айлчлалын үеэр тус улсдах Монголын оюутны холбооны залуучтайгаа уулзаж хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа залуучд тулгамдж байгаа асуудлаар санал бодлон солилцлоо. Бүгд найрамдах Хятад ард улсад албан ёсоор айлчлалаа. Бүгд найрамдах Хятад ард улсын залуучуудын холбооны урилгаар нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны удирдлагууд бүх аймгийн залуучуудын холбооны дарга нарын хамт бүгд найрамдах Хятад ард улсад албан ёсоор айлчлалаа. Энэ үеэр бүх Хятадын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Лү Янжэнтэй хамтын ажиллагааны 1999 онд баталсан санамж бичгийг шинжлэн дахин үзэглэхээр боллоо. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо Чикагод. Америк нэгдсэн улсын Чикаго хотод сурч ажиллаж байгаа залуучуудтайгаа уулзаж сургалт зохион байгууллаа. Тэдэнд холбооныхоо үзэл баримтлалыг таниулж гадаадад сурч байгаа залуусaan эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийн талаар хамтдаа ярилцсан юм. Энэ үеэр 20 залуус сайн дураараа манай холбоонд элсэж салбар холбоогооч байгууллаа. Герман улсын социал-демократ нам. Германы социал-демократ намын дэргэдэх Фредерик Эбертийн сангийн урилгаар Монгол ардын намын хэлтсийн дарга холбооны төлөөлөгчид Герман улсын Бремен мужийн сонгуулийн үйл явцтай танилцлаа. Энэ жил тус мужид 16 настай залуус санал өгч байгаа бөгөөд залуучуудын улс төрийн эдэвхийг өсгөхөд чиглэсэн бодлого хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь судалсан юм. Австри улс олон улсын социалист залуучуудын холбооны залуусын хамт. Холбооны удирдах зөвлөлийн гишүүд Австри улсын Салцбург хотод болсон Дэлхийн социалист залуучуудын фестивальд оролцлоо. Тус фестивальд 5000 гаруй залуус оролцсон ба Монгол улсаас төлөөлөн оролцсон залуус маань өөрсдийн дуу хоолойгооч хүргэжээ. Ерөнхий сайд залуусын хамт. Монгол анхудаа зохион байгуулагдсан 3P судалгааны нэгдсэн дүгнэлт тайланг Монгол улсын ерөнхий сайдад цаг үе ба залуус нэвтрүүлгийн үеэр өргөн барьж судалгаанаас гарсан залуучуудын агентыг байгуулах, спорт цогцлбор барих, залуу гэр бүлд зориулсан төр орон сууцны хөтөлбөрийг дэмжихийг хүслээ. Монгол улсын ерөнхий сайд нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос дэвшүүлж буй эдгээр асуудлыг судлан үзэж шийдвэрлэхийн амлалаа. Залуу хүнд гарааны боломж бүрдүүлэхийн тулд засгийн газараас зайлшгүй дэмжих нь зөв ёсны асуудал гэдгийг ч онцоллоо. Бээжин бүх хотын залуучуудын холбоо. Бүх Хятадын намын урилгаар
Монгол улсын 200 залуус бүгд найрамдах хятад ард улсад айлчлалаа. 7 хоног үргэлжилсэн энэ айлчлал мөнхийн 2 хөрш орны залуусын хамтын ажиллагаа харилцаанд чухал нөлөө үзүүлсэнийг дурдхан зүйтэй. Орон нутгийг дэмжих хагасчлалын аяны хүрээнд Баг хурлын 3 дугаар хуралдаанаас зарлагдсан орон нутгийг дэмжих хагасчлалын хөтөлбөрийн хүрээнд холбооны удирдах зөвлөлийн гишүүд Фредерик Эбертийн сан гишүүн дэмжигч залуусын хамт Хинти дорнод Сүхбаатар аймагуудыг хамруулан зүүн бүсийн чуулган, Дорн говь, Дунд говь, Өмнө говь, Говь Сүмбэр аймагуудыг говийн бүсийн чуулган, Архангай, Өвөрхангай, Баян хонгор аймагуудыг хамруулан Хангайн бүсийн чуулган, Завхан, Баян өлгий, Ховд, Говалтай, Увс аймагуудыг нэгтгэн баруун бүсийн чуулгануудаа амжилттай хийлээ. Түүнчлэн Булган аймгийн 500 залуус, Сэлэнгийн 250 залуус, Говалтайн 500 залуус, Баян хонгор аймгийн 1000 залуус, Говь Сүмбэр аймгийн 150 залуусын дунд уулзалтуудыг зохион байгууллаа. Чуулга уулзалтуудаар залуус хамтдаа аймаг орон нутагтаа тулгамдж буй асуудлыг авч хэлэлцэн гарах гарцыг ярилцаж, санал болоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Мөн улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх, хувь хүний чадамжийг дээшлүүлэх зорилгоор хичээл сургалтад хамрагдаж байлаа. Эх орны маргаашийн хөгжил өнөөдрийн орон нутгийн залуусын хөгжлөөс шууд хамаарч байгаа нь батлагцаар байна. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбоо ба Фредерик Эбертийн сан. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбоо 21 аймаг 9 дүүргийн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон Монгол Ардын намын хорооны дэд дарга нар гээд 90 гаруй залуус намрын академид оролцлоо. Академийн үеэр Бундестагийн гишүүн Ут Конф, Фредерик Эбертийн сангийн Хятад Монголын асуудлыг хариуцсан суурин төлөөлөгч Свен Шверсенский урилгаар ирж хичээл заалаа. Их хотын залуус чуулралт. Хүн амын тэн хагасан шахуу амьдардаг нийслэлд залуусын идэх оролцоо, бүтээлч байдал чухлаар тавигдж байгаатай холбогдуулан нийслэлийн 9 дүүргийн 250 гаруй залуусыг хамруулан их хотын залуус чуулралтыг зохион байгууллаа. Залуус хамтдаа дүүрэг тус бүрийн өмнө тулгамдж буй асуудлыг хэлэлцэн ярьж гарах гарцыг тодорхойлсон юм. Бүтээлч залуус клуб байгуулагдлаа. Холбооны дэргэд гишүүд дэмжигчдийн санаачлагаар 7 хоногт 30 минутыг бүтээлч ажил зориулъя хэмээн бүтээлч залуус клуб байгуулагдлаа. Анхныхаа ажил болгож цэцэрлэгийн хүүхэд багчуудад 100,000 тоглоом хийж бэлгэлэх аяныг эх орон даяар өрнүүлж эхэллээ. Сэлб гол дахин урсна. 3P судалгааны дүнгээр хотын залуус сэлб голыг урсгаа болсонд хамгийн их эмзэглэж байна гэж хариулсан. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбооны санаачлагаар Монгол улсын ерөнхий сайд Батболд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Мөнх баяр нарын дэмжлэгтэйгээр сэлб төсөл амжилттай хэрэгжиж эхлээд байна. Тун удахгүй сэрүүн сэлб мэрэлзэн урсгана. Бид нэг Монгол салбар зөвлөлийн удирдагчдын анх дугаар чуулган. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбоо орон нутгаа дэмжих 6 сарын аянаа дүгнэж Монгол улсын 21 аймаг 330 сум 9 дүүрэг 132 хороодын нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн удирдагч нийт 875 залуусын оролцсон бид нэг Монгол чуулганыг зохион байгууллаа. Залуус өөрсдийн сум орон нутагт тулгамдж буй асуудлуудын талаар санал солилцож Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэлээ. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбооны 4-р баг хурал хуралдлаа. Хурлаар орон нутгаа дэмжих хагасчлалын ажлыг дүгнэж цаашдын хийх ажлын чигийг ч гаргалаа. Холбооны ерөнхийлөгч нэг бодлоготой олон өнгөтэй гэсэн уриалгыг гаргаж залуусын хүсэл сонирхлыг дэмжиж түүндэн чиглэсэн үйл ажиллагааг клуб бүлгүүдээр дамжуулан хэрэгжүүлэх бодлогыг зарласан юм.